компанида ганцаархан Монгол янаас өрөөгөө авсан байгаа даа. Шаягаар тэнцээ авсан байгаа. За тэгээд Нэг твист бүгд найрамдах Солонгос улсын Jima Korea компани төв офисаас та бүхэндээ энэ цагийг зориулж байна. Өнөөдөр би энэ юуар болохоор Солонгосоор болохоор жуйол яг нөгөө халуунаар одоо жуу гэдгийн утгыг тарих гэж хэлжээ л дээ. Тэр бүр ингээд халуунаар хүний бид одоо дулааныг тарьдаг. Тэгээд терапи 2X гэдэг нь одоо бол илүү их нөгөө 2 дахин сайжруулах юмшигтай энэ гой бүтээгдэхүүний тухай өөрийнхөө бас судалж мэдсэн мөн одоо Солонгос компани дээр маань мэрэгжлийн хүмүүс зааж байгаа тэр зүйлийг өнөөдөр та бүхэнтэй бас хуваалцах гэж байна. Бас дэлхийн өнцөг булан бүрт байгаа манай Jima Korea компаниг одоо гишүүн болсон бас сонирхоод харж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг бид нар хамтдаа хүргэхийг хүсэж байна. За энэ аппаратыг болохоор зэрэг би ер нь бол яг үнэндээ анханаас нь бол жоохон үнэтэй юм байна гэж бодоод тэгээд за яах вэ гэдэг хойшлуулад байсан. Гэхдээ 100 миний төрсөн ер нь нэг ээж хүний хувьд те бид нар дандаа л дэгдэг штэ ажиллаа сурч боловсрохоо яах вэ дараа нь ажлын байранд ороод ажил гэжгүйгээд үр хүүхэд гараад хань нөхөр гээд те яг үндэ биднэрт бол яг өөрийгөө гэж одоо бодох те өөрийнхөө төлөө байх цаг бол алга болсон. Мөрөөдөл хүртэл байхгүй болсон байх үеийг би гинт ойлгох тийм өдөр тохиолдож байсан. Тэгээд энэ 24 оны төрсөн өдрөөрөө би өөртөө зориулж ийм бүтээгдэхүүн авсан байгаамаа. Нэг удаа манай найз тэгж хэлсэн. Найз чи онгоцон цугаад магадгүй нөгөө нэг онгоцны сүрэл болох гэж байгааг мэдрэх юм бол чи эхлээд яах вэ гэдгсэн байхгүй. Одоо нөгөө нэг маск байдаг та аврах те. Тэгээ тэрийг хэнд өгөх вэ гэдэг байхгүй. Чи хүүхдтэйгээ байсан гэдгсэн. Би тэр мэдээж хүүхдтэй л үгүй штэ гэдгсэн чинь энэ л одоо ээж бидний те хүүхдээ гэсэн хайр байгаамаа. Эхлээд бид нар өөрөө зүүжээж тэгээд хүүхдтэй эргэн тойрынхоо хүмүүс тусалж чаднаа гэдэг тэр зүйл бол намайг одоо 6 хүүхдтэй төрүүлээд өсгөөд тийм ээ одоо явж байгаа ийм ээж хүний хувьд маш их том ухаарлыг өгсөн байгаа. Тийм болохоор зэрэг би зориг гарган энэ аппаратыг авсан. Гэхдээ тухайн үед би үнэтэй гэж бодож байсан боловч яг үнэндээ бодоод үзсэн чинь миний гар утаснаас үнэтэй биш байсан. Миний гар утас болохоор зэрэг Samsung Galaxy 24 Ultra гэдэг утас байгаа. Тэгээ би яг одоо юу гэдэг одоо ч гэсэн миний энэ утсаар те манай YouTube миний чэнэлийг дагдаг бүх хүмүүс бол энэ утсаараа би зураг авна бүх юм хийн монтаж хийн те одоо ерөөсөө бид нар хаач явсан мэпэрээ харж байна одоо жолоо байрсан ч те галтрыг цуусан ч ерөөсөө бүх юм бол мэптэй энэ утасгүйгээр бол бидний амьдралыг одоо төсөөлхийн аргагүй байтал тэр утасны үнийг одоо арай гүцэхгүй байсан. Тэгээ би юу гэж бодсон бэхээр ерөөсөө бидний бодолд их ялгаа байдгийн байна. Энэ аппарат үнэхээр надад тэр үн цэнийхээ хэмжээний одоо надад те миний эрүүл мэндийг хамгаалж өгөх юм бол те би өөрөө эрүүл байжж үр хүүхдээ эрүүл байлгана гэр бүлээ эрүүл байлгана те бусад хүмүүстэй те одоо өнөөдөр ингээл дэлхийн бас өнцөг булан бүрт байгаа монголчуудаа ч гэсэн шинэ аппаратыг бид нар хүргэх гээд байж байгаа адилхан юм бол гар утас байгаа те та өнөөдөр гар утас чинь байхад хэрэглэхгүй байхгүй байгаа тийм ээ хайртай хүмүүстэй хамгийн эхлээд гар утсаараа сайхан амарсан уу хоол идсэн үү гэдэгтэй адилхан энэ аппарат бол те бидний одоо Солонгост байгаа ялангуяа Jima Korea компанид байгаагийн давуу талыг бол биднэрт харуулж байгаа гэж бодож байгаа. Би яагаад утасныхаа юг хэлсэн бэ гэхээр 24 оны 1 сарын 5-нд байсан баха. Бүр YouTube-ээр ч тэр одоо утасыг задалсан бичлэг нэг ширхэгч ороогүй байхад яг манай тэр нөгөө LG U+ салбар дээр захиалга авсан байсан. Тэгээ бүр ингээд нөгөө цаг магтаага бэлгтэйгээ бүр ингээд цоо шинээр ирж ирсэн. Хамгийн анх дэлхийд өөр хүмүүс одоо хэрэглээгүй байгаа аппаратыг би тэр өдөр захиалагч хүмүүстэй хамт би авж байгаагаа тэр өдөр мэдэж байгаа. Тэр өдрөөс эхлээд мэдээгээр гарсан. 1 сарын 4 байна уу 5 байна уу. Тэрнтэй адилхан манай Jima Korea компани сүүлийн үеийн одоо энэ гарч байгаа бүтээгдэхүүнүүдийг бид нар харахтаа одоо шинжлэх ухаан технологийн хамгийн дэвшилттэй зүйлийг бид нар яг тэр акшнд нь те он гарангуут нь хүлээж авна гэдэг тэр мэдрэмж маш гоё байсан байхгүй надад тэр нэг цагаан гоё цагийг зөөж мөгээд тэрэн шиг одоо бид нар энэ аппаратыг одоо тэгж хүлээж авсан. За энэ Японд бол ер нь нэг гартай ингэж аппарат гарсан
гарсан байдгийн байна. Тэр нь болохоор зэрэг солонгос мөнгөөр сая 800 мянган вон. Гэтэл манай энэ аппарат болохоор зэрэг 2 гартай. За тэгээд холбоход бол маш амархан. Ингээл нэг эргүүлэл холбочдөг. За тэгэнгүүтээ яг утасны цэнэглэгч шиг ийм цэнэглэгчтэй авч явахад бидний одоо дээр үед намайг хүүхэд байхад бол дипломат цүнхтэй хүмүүсийг л их баян мундаг хүмүүс гэж хардаг байсан. Аюу юм гоё цэвэрхэн цүнхтэй тусгай материалаар хийгдсэн ийм онцгой нөхцөлд ингэж илүү нөгөө нэг гүн одоо дулааныг дамжуулахад зориулсан ийм алчуур байгаа. Тэгээд энэ алчуурыг болохоор ингэж байгаа байхгүй миний нөгөө өчигдөр би дахиад нөгөө хичээлдээ бэлдээд сурж байхдаа солонгос нөгөө нэг сургагчийн хичээлийг сурж байхад энийг ингээд алчуур шиг ингээд толгой дээр тавингуудаа ингээд нөгөө толгойдоо массаж хийхээрээ зэрэг үсний ургалт сайжирна гэжсэн. Би тэр мэдээллийг өмнө нь олж мэдээгүй байсан. Би болохоор угтаас абалаар бол миний үсний уналт маш сайн багассан байгаа. Тэгээ хөөрхөн ургацсан. Би ч нэ олон төрсэн болохоор миний үс ерөөсө бараг л энэс илүү нэг сайн явдгүй байсан. Тэгээд жимад одоо 5 жил болсны дараа намруулаа ороож мородог болцоо. Энэ бол бас эмэгтэй хүний хувьд тэ гоё одоо манай энэ аппаратны хамгийн одоо гоё зүйл болохоор зэрэг энэ ном байгаа. Уртлын нөгөө юу маань болохоор манай гуашаа шиг. Тийм тэгээд 42.5 дээр болохоор штэ хорт хавдрын эс мөхдөг гэж байгаа байхгүй. Гэтэл бид нар чинь одоо өдөртөлтэй ингээл фэйсбүүкээр харах юм бол үнэхээр хөөрхөн жоохон хүүхдүүд хорт хавдар тусцсан тий ингээл өдөрт одоо бидний тэр маань хорт хавдар тусцсан гинэ хоргоо хавдар тусцсан гинэ гэл одоо янз бүрийн мэдээ бол биднэрт бүр ингээ байнгын болчиход байна штэ. Гэтэл энэ аппаратн дээр болохоор хорт хавдрын эс тий 42.5 дээр мөхдөг гэж байгаа байхгүй юу. За тэгэхээр энэ дээр болохоор яаж вэ гэхээр энэ аппарат өөрөө 80 градус хүртэл халдаг. Би бол 60 хүртэл бол хэрэгжилж байгаа. 60 хангалттай байгаа байхгүй юу. Тэгтэл 60 хангалттай байгаад хахад 42.5 гэдэг бол бүр хангалттай байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар хорт хавдраас айдаг цаг үе бол өнгөрчжээ. Тэ сая одоо манай гэрэлмаа захирлын ярьсан микробиомын манай тэр багш болохоор яасан бэ гэхээр хорт хавдар туссан хадам ээжигээ эмчилсэн шүү дээ. Тэгээд тэр одоо юугаа меню биднэрт зааж өгсөн. Бид нар энэ дээр хорт хавдрын эсээс бид нар айдаг цаг биш болчихжээ. Зүгээр бид нар харин өвдөхөөс өмнө нэгдүгээрт яг та бүхэн шиг ингээд өмнө нь цаг гаргаад сонсчих. Тэгээд сонсонгуудаа бас над шиг аппарат аваад те хэрэглээд өөрийгөө хамгаалчих. Тэгээд хажуудах хүмүүстэй хэлээд хамтдаа хавдрын эсрэг одоо энэ бол бас тэмцэж байгаа ийм зүйл юм аа гэж бол харж байгаа. За тэгэхээр 39 градус дээр болохоор байна шүү дээ. Хорт хавдрын эсийн өсөлт нь буурдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ 39 градус те хорт хавдрын эсийн тэр өсөж байгаа зүйлийг бууруулна гэдэг бол ямар гайхалтай ийм аппарат одоо бидний гарт ирсэн байна. Тэгэхээр зэрэг би энэ аппаратыг бол хайрлахгүй байхаа аргагүй байгаа. За тэгээ 37.5 нь болохоор дархлааг ойролцоогоор 3 дахин нэмдэг гэж байгаа. Ер нь болохоор эрүүл хүний бид нар 36.5 л гэдэг штэ. Тэгээ коронагаар хэдүүлээ чинь маш их хэмжиж үтсэн штэ. Тэгэхээр зэрэг 36.5-аас 37.5 хүртэл ганцхан градус нэмэгдэхэд дархлаа 3 дахин өсдөг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр чин зэрэг одоо нөгөө хавдар туссан өвдсөн хүмүүсийг яах вэ? Коронавиг ч гэсэн юу гэдээсэн бэ? Ерөөсөө хамгийн гол дайтах юм бол ерөөсөө дархлаагаа сайжруулах л гэж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар одоо энүүгээр аппаратаа ингээл жоохон барьж сууж байгаа л те 1 градус нэмэхэд дархлаа 3 дахин хувь 3% биш 30% биш 100% биш 3 дахин гэж байгаа биз. Тэгэхээр энэ асар их одоо үр дүнтэй ийм аппарат байгаа байхгүй юу. За тэгэнгүүт 36% дээр болохоор биеийн дулааныг нэмэгдэхийн тулд бүх бие жичирдэг гэдэг тийм мэднэ үстэй тэг ингээл жоохон одоо ялангуяа солонгост бол нөгөө метроны ингээд хүйтэн салхинд тэг ингээд яг хүйтэн өдрөд бас аюу эвгүй штэ. Тэгээ заримдаа ч нөгөө нэг бүр амар эко насаацсан үед бол би лав ингээд нөгөө метронд 100 мөн явж явах хүртэл ингээд чихүүц хүрээд байдаг байхгүй. Тэгэхээр миний нөгөө нэг даралтыг одоо дулааныг буулгацсан байна гэсэн үг одоо байхгүй юу. Тэгэхээр зэрэг ингээд ирэхээр бүх бие жичрээд 35 градус дээр болохоор хорт хавдрын эс итвэгчдэг гэж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо
бид нар яг Солонгост амьдарч байгаагийн хувьд жоохон солонгос жишээ яриад байна. Та бүхэн маань ойлгоорой. Гэхдээ солонгосын одоо залуучууд гэлтгүү бид нар ч гэсэн ингээл 100 болохоор үнэхээр тэр халуун нөхцөлд бол хүйтэн шейк угаал, ундаа угаал дандаа мөстэй кофе уудаг тий. Одоо яг манайхаар бол намар шиг өвөл болж байна л да. Гэхдээ тэгсэн ч гэсэн л ингээл тий харахад залуучууд бол яг л нэг тийм хүйтэн юм ууж харагдаад байгаа. Гэтэл манай жимагийнхан бол дулаан байх хэрэгтэй гэдэг үднээс бүлээн ус уух нь бол биднэрт дадал болцсон, халуун хоол идэх бол биднэрт дадал болцсон. Тэгэхээр зэрэг хараа одоо хорт хавдрын ис итгэвчдэг гэдэг одоо тэр хүйтэн мөстэй юм тууж уугаад л те эконтой газар байгаад тахаар яаж хорт хавдар тусахгүй байх юм бэ? Солонгос ч өөрөө юуны ходоодны хорт хавдраар барь эзэлж байгаа штэ тэр хавдраараа. Тэгэхээр зэрэг энэ дээр 33 градус хэрвээ болох юм бол бид нар одоо хөлдөх нь байна. Одоо Титаник киноны төгсгөл дээр бид нар мэдэн те яг ингээл нөгөө давцангаас цуурцсан те чи гэл. Тэгэхээр чи яаж исэн хөлдөжсэн гэж штэ. Тэгэнгүүт 27 градус дээр болохоор зэрэг өгсөн хүний бие хэмээ гэж байна. Тэгэхээр энэ юу маань болохоор зэрэг аппарат маань болохоор зэрэг их амархан. За энэ аппарат маань болохоор зэрэг маш юм хөнгөх авч явахад аюу эвтэйх. За манай анхаа захирал гарч ирж байна. Өчигдөр Монголоос ирсэн. Тий. Зорж ирсэн. Ийм гоё байгаа манай жимачгийн одоо гишүү захирлууд бол үнэхээр одоо эмгүүгээр эрүүл амьдрахын төлөө цаг заваа зориулж Монголоос Солонгос Монгол те одоо Америк дэлхийн одоо хаашаач бид нар явах одоо тийм зүрх сэтгэлийн дуудлагын дүүрэн байдаг хөлн хөнгөн мэдрэмж нь бол ийм тансаг ганган ийм хүмүүс байгаа. За энийг төр зур барьж байгаа нэ за. За тэгэхээр энэ аппаратыг сая би шууд энэ power дээр мэдээж дарна тийм ээ. Энэ дээр дараад энэ залгцсан байгаа. За тэгээд хоёр гар нь бол нэг нэгээрээ юу дулааны тааруулдаг тийм энэ болохоор одоо би нөгөө өөрийнхөө сурснаар 60 дээрээ тавьчих. За ер нь бол ингэж байгаа 40-оос дээш байхад л болно гэж тэгж байгаа. За тэгээ ерөнхийдөө нэг газараа 2-оос 3 минут болоод солонгос дээр бол одогоо гэдэг үг байдаг байхгүй юу? Халуун байна гэд. Тэгээ хэрвээ одоо ингэж нөгөө яг энэ хүн маань яг халууныг мэдрээд ирэх юм бол одогоо гэж хэлэн заяа. Одогоо. Тэгээ халуун байна гэд тэгэнгүүт ингэж нөгөө яана өөр гулсуулна гэсэн үг тий. За энэ дархлаа бол аюу чухал гэдгийг хэлж байгаа тийм ээ. Тэгээ түрүүний микробиомын хэлснээр болохоор зэрэг за биеийн дулаан баг баах буюу микробиом. За ер нь бол энэ сургалтууд маань ингээд цуврал сургалтууд байх боломжтой. Жимаг компани одоо Солонгос дахь салбар болон Монгол дахь салбарт Жима Miracle team баг маань болохоор зэрэг хагас сайн болгонд сүүлийн цагаар 11 цагаас Улаанбаатарын цагаар бас 11 цагаас ингээ хамт бид нар сургалт хийдэг байгаа. Тийм болохоор та бүхэн маань YouTube-ээр те өөр одоо Instagram, Facebook ямар ч угаар биднээс дахин бас холбогдоод энэ сургалтуудыг бас авах юм уу бас өөр одоо дахин бидний сургалтуудыг үзэх боломжтой юм аа. За тэгэхээр одоо энэ асаацсан байгаа яг хоёр гар маань асахын тулд энэ хажуу талын энэ шижааг эхлэл гэдгийг дарна. За тэгээд эрэнгүүд энэ маань жоохон байжгаад хаалж эхэлнэ. За тэгэхээр ер нь бол яг өөрөө хэрглэж байгаа өөрийн аппаратн дээр бол юу өөрийнхөө хувьд их халуун биш байх юм бол тэр заавал энэ цагааныг одоо өмсүүлэх хэрэг байхгүй. Нүүрэн дээр болохоор одоо нүүрнийхаа тосыг ч юм уу ямар нэг юм түрхээд хэрглэжээлээ. Гэхдээ мэдээж энэ хэрэглэхгүй гэсэн. За тэгэхээр одоо энэ аппаратн дээр болохоор зэрэг хэрглэчээ. За тэгээд жоохон хэсэг байжгаад юу яана. Яг халуун нь ингээ нэмэгдээд энэ заалт нь одоо энэ 39-тэй болоо явчихж байгаа байхгүй. Тэгэхээр 39 градус гэдэг тэгэхээр чин зэрэг төрөөнийхаар бол нилээ хөөрхөн одоо дархлааг сэргээж өгж градус болж байгаа. Энэ улаан гэрэлтэй ингээд амар гоё одоо орой морой жишээлбэл одоо унтахынхаа өмнө би унтахынхаа өмнө болоод өглөө босонгуудаа шууд хэрглэж байгаа. Тэгэнгүүт айгуугаа ароматик гэрэл асдаг шүү манайхаа хэрэглээд. Тэгээ эн чинь өөрөө юу яаж штэ бүх юм цайн гэж штэ манайхаа одоо тэгэл нөгөө чаалах маалах одоо тэгэл эмэгтэйчүүдийн одоо бүхий зүйл нөгөө октоодын сарын тэмдэг ирэхэд одоо өвддөг зүйл те хорт хавдрын үед ханиадны үед аюу олон зүйл байгаа. За одоо ингээд эхний үед болохоор одоо яг нүдэн дээрээ ингэж юу яана гараа өөрийнхөө одоо хэрвээ өөрөө хийж байгаа тохиолдол болохоор энэ ишнээс нь барьж болно. Болж өгвөл энэ одоо
алгандаа ингэж барьж байгаа мэт барих юм бол даралт үүсээд илүү одоо үр дүнтэй эсийн төвшөнд дулаан очдог гэж үзэж байгаа. Хамгийн гол нь эсийн төвшөнд инфра уух дулаан туяагаар очдог гэж үзэж байгаа байхгүй. За ингээд анхаа захирал нүдэн дээрээ ингэж тавиад ингээд тэгээд өөрөө юу яад явчих. Ингээ хараа ингээд яг ингэж гараараа. За тэгээд би яг ингэж барьж явах нөхцөл би над юу одогддог гэж нөгөө юу яадаг штэ халуун хуушуур энэ төр атгуулдаг байсан аав ээж маань. Тэгээд хорхогны халуун чулуу. Тэгээ бодохоор хөөх манай нэрэн те өвөг дээдс маань ямар ухаантай те халуунаар одоо биднийг эмчилж ийсэн байна. Тэгээд энэ орчин үеийн технологийн давуу тал нь болохоор бүр эсийн төвшөнд очно гэж байгаа байхгүй. Бид нар эмгүүгээр, мэсгүүгээр өөрийгөө эрүүл байлгахын тулд эсийн төвшөнд бид нар өөрсдөө тогн залгаал өөрөө нэг хэдхэн минут гаргахад боломжтой гэвэл хэн үүнийг одоо өөрийнхөө төлөө зориулахгүй байх юм бэ? Тийм ээ манайхаа. За тэгэхээр одоо танд юу бүлээ юу мэдрэгдээд яах юм бол одоо болчлоо гэж үзэх юм бол цааш нь ингээд юу яаж болно тий өдөгөө тий за ингээд чамархаар байгаа. За нүдэн дээр ингээд ер нь бол 2-3 минут байлгаж болно. Энэ импланттай шүдэн дээр бол импланттай ч юм уу төмөр суулгасан юм дээр бол жоохон болохгүй гэж би бол ойлгосон тий. Тэгэхээр зэрэг энэ цаг нь өөрөө 50 минут байгаа. Тэгэхээр нэг газараа жишээлбэл 2-3 минут байхад боломжтой гэж. Ер нь бол ингээд нэг гүйлгээд тий. Тэгээд одоо анхаа царид яг ингээд чихэн дээр яаж юм л да үсээ жоохон аршлуулчих. Чихэн дээр ингээд түрүүний нэг хөөрхөн юу байгаа. Нэг соронцтой юу байна уу? За энэ аппарат маань болохоор ер нь дулаанаас гадна тогийг дамжуулдаг юм байна л да. Энэ хүний биед биш тэ одоо энэ манай өрөөнд дулаан байна уу? Байна уу манайхаа? Толгой тохиод байна. За тог байна уу? Байна. Үүнтэй адилхан хүний биед бас тог байд юм байна л да. Тэр эрчим одоо биенээс гардаг эрчим нь болохоор зэрэг тий өддөг өвөө. Тэгэхээр та одоо жоохон иймэрхүү хэсэгтээ боломжтой байвал ингээд яг зөв явж байна. Мэдрэмж цайтай хүмүүс чинь айгу зөв яваад байдаг байхгүй юу. За тэгэхээр зэрэг тэр тогийг болохоор зүрхний цахилуур гэдэг газраас одоо бидний бие өөрөө тэр эрчим гаргаж яхаар бурхан бүтээсэн юм байна. Тэгэхээр энэ одоо соронз ингээд иргэд байгаа. Тэгэхээр яаж байгаа гэхээр энэ аппаратнаас маань тог гарч ийн гэдгийг энэ соронз эргэж ингэж илэрхийлж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нөө түрүүний ярьжсэн гуашаан дотор гуашаа шиг одоо эрдний соронзон манай энергийн юу маань байгаа штэ. Соронзон хаш чулуу маань. Тэгээд өөр германиум зөндөө олон эрдсүүдтэй натриум зөндөө кальци ингээд олон эрдсүүд бас энэ дотор орсон байгаа байхгүй юу. За тэгэхээр саяны би яагаад ийшээ явчих чихэн дээр ингээд тавихаар жоохон дуурайд байгаа биз? Тий. Тэр өөрөө ингээд нэг долгион үсгдэг болохоор ингээд шуугаад дуурайд байдаг. Тэгэхээр тэрэн дээр бити одоо юу байгаарэ? Энэ одоо яатсан юм бол гэж бити бодоорой гэсэн. За тэгэхээр тэр дууралтахаар заримдаа бид нэр чих шуугдаг тий. Ядраад энэ чих шуугаад байна гэдэг. Тэгэхээр чих шуугах энтерт энэ яг нөгөө чихэн дээр юу яах тавих маш сайн. За тэгэнгүүт юуны одоо энэ гүйлсэн булчирхайнд болохоор бидний дархлааны хамгийн чухал зүйлүүд байгаа гэж үзэж байгаа штэ. Тэгэхээр одоо бид нар ингээд яадаг үлээ хүүхдүүд ханаа түрхээр хоолойно шууд идэлцдэг тий. Энэ гүйлсэн булчирхайн ингээд нөгөө өвдчихдэг штэ тий. Тэр түрүүний анхаа захирлыг хэлснээр яг энэ нөгөө та юун дээр харьцаа ингээд яг нөгөө ангийн ханиадны энэ төр уюудад бол ингэж тавина. За тэгээд сая анхаа захирал доошоо явцсан байсан. Тэр болохоор яг ханиадны үед нөгөө бид нар уушиг асуудал үүсдэг тий. Тэгэхээр зэрэг ингээд ер нь бол жоохон гулгуулах маягтай. Ингэж одоо юун дээр тийм зөв тий тэгээ одоо ууш энэ бол ханиадны үед. Тэгтээ бол хани одоо юу гэдэг би болохоор зэрэг ханиадгүй байсан ч гэсэн ерөөсөө ингээ явж байгаа. Тэр зөвлөгч бас хэлэхдээ эхнээсээ бол эхлэхдээ энэ нөгөө бүр одоо ахар сүл гэж хэлдэг лөө те бүр эндээс эхэлж явуулаад тэгээ нуруу руу явуулаад ингэж явж байгаа. Битээр одоо ингэж удахгүй явнаа. За тэгэнгүүт ингэж байгаа. Одоо лимфийнхаа энэ одоо бидний сууг байна штэ те энэ сугны энэ булчирхай чинь бас хамгийн их чухал одоо бидний дархлааг одоо зохицуулж яадаг гэж байгаа шүү. Тэгэхээр зөрүүлэх юм байлээ. Хоёр биш. Ингээд хараа. Ингээд за тий. Тэгээд одоо энэ маань болохоор 59 градус болсон байна. Ямар байна? Өддөг өвөө байна уу? Гайгүй байна уу? Боломжийн байгаа зү тий. Тэгэхээр зэрэг тий. Тэгэхээр зэрэг 59 одоо ингээл ярьж байхдаа жишээлбэл гоё ингээл телевиз үзэж байхдаа ингээл суух нь ш. Тэгэл дахиад жоохон өддөг өвөө, жоохон халуун байна гингүүт өөрчлөөд. За тэгэнгүүт
манай Жимма Еду ТV гэж компани YouTube дээр болохоор зэрэг энэ юуд байгаа шүү манайхан. Тийм болохоор бүр нэг бүрчлэн харж болно. За тэгэнгүүт одоо эргүүлээд хаз хэрэл ингээ эргүүлээд ингэж л араа ингээд энэ бол биднэрт ялангуяа надад нөгөө бидний жоохон юуг нэгтэн дургу нэг зүйл байдаг шүү дээ тий. Би бас тэгж хэлэгч бүр дургу гэдэг таахгүй юу. Тэгээ энд бас нөлөөлөхөр байгаа даа байхгүй юу. За тэгэхээр ингээд явж байгаа. За тэгээд нөгөө бидний микробиом гиз гидсэн дээр бол ингээд зөрүүлээд янз бүрийн аргаар ерөөсөө өөрийнхөө маш юм эвтэйхэн байдлууд дээр эвтэйхэн хэсгүүдээр явж байгаа. За тэгэнгүүт энэ буугын гар алганаасаа эхлээд ингэж явж байгаа. Компани юун дээр бол бүгд байж байгаа. За дараагийнх нь яд үзье да. За ерөнхийдөө иймэрхүү байна. Тань мэдрэмж нь ямар байна? Дулаан мэдрэмж тий. За тэгвэл та босоод зогсох уу? За одоо тэгэхээр хамгийн гол юу болохоор өстэй ерөөсөө эндээс эхэлнэ гэж байгаа шүү манай. За тэгэхээр зэрэг ингээд зарим хүмүүс нь болохоор бүр ингээд нөгөө ингээ 2-2-оор 4-өөр бүр шууд ингээ яваад байлаа. Одоо заримч гэж зарим хүмүүс бол бүр бизнес болгоод ингээд массажны төв болгоцсон байгаа байхгүй Солонгост. Тэгэнгүүтээ ерөөсөө нөгөө ийм 2 аппаратаар 4 гараар шууд яваал. За энэ юу бол над маш таалагдж байгаа. Энэ болохоор ирдэг. Хуян хөөрөөд ахад хуян хөөрөхгүй байсан ч гэсэн нэг юм хүндрээд байдаг шүү дээ. Одоо ялангуяа юм жоохон хүйтэн болоод ирэнгүүт гадуур хувцс өмсөд ирэнгүүт яг энэ хэсгээр явхад бол маш гоё дуртай. За тэгээ ингэж явж байгаа. Ер нь бол одоо өөртөө эвтэйхнэр. За тэгээ энэ дэр хамгийн чухал юм болохоор юу байгаа гэхээр штэ. Юу хорт тавдартай хүмүүс яах вэ гэдэг би нөгөө усаа уухгүй бол амар хордон ярьсан чи. За та ингэж өөрийгөө юу яаж да. За манай тэгээ Жимма компани хамгийн чухал юу болохоор одоо энд болохоор эрдэс бас эрдсүүд оруулаад ингээд хамт ингээд бүтээсэн байгаа байхгүй юу. Тэгээ манай би бас энэ савндаа айгүй дуртай. Тэгээ манайг энержүүлээд эрдсчүүлээд ёнжуулаад тэгээд суугаас дээш насалдаг газрын тэгээ усыг судлаад тэгээ 50 Гц гэдэг одоо бүтцтэй байгаа байхгүй юу. Маш жижигхэн. Тэгээ манай энэ болохоор аяг маань 57.4 болгодог ийм аяг байгаа. За тэгээд бид нар усыг уухтаа жишээлбэл эрдэсгүй ус уух юм бол бидний бид тог дамждаггүй одоо амьд биш одоо үхсэн ус ууж гэн гэж үзэж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг одоо энэ аппарат маань бол яасан бэлээ дулааныг тогийг биднэрт дүүргэж өгөх гээд байна гэж байгаа шүү дээ. Тэгэхээр эрдэстэй ус ууснараа бид нар одоо эрүүл байх тэр тог дулаан өнөөдөр харанхуй биш энэ өрөөнд гэрэлтэй одоо тий дулаантай байгаа бид нар гоё байж байгаатай адилхан бидний бид одоо тийм зүйл өгдөг байх нэ. Тэгэхээр би энэ аягаа бол хаас айгу авч явах дуртай. За. Тэгээд түрүүний хэлсэн юу болохоор нөгөө хорт хавдрын үед яах вэ гэдэг асуулт бол хэн хөнгөд байгаа. Тэгэхээр ерөөсөө яг тэр хорт хавдрын эргэтэн аль эргэтэн өвдсөн байна. Яг тэр эргэтэн дээрээ ардаас нь болоод урдаас нь. Одоо ардаас нь болоод урдаас нь гэж байгаа байхгүй яг. Тийм. Тэгэхээр зэрэг одоо жишээлбэл уушиг байлаа гэж бодъё те. За уушиг нь өвдсөн байлаа гэхэд ингэж байгаа шүү дээ. За тэгэл ходоод гид цаана ерөөсөө яг за уушлаарай. За ингээд ходоод гид цаана ерөөсөө яг тэр эргэтнүүдтэй яг ингэж өгжээж нэгсэндөө тэр урт улаан туяа чинь бас дахиад илүү нэвтэрч орж ийн гэж үзэж байгаа байхгүй юу. За тэгээд бидний одоо өгзөг одоо тэ хөл бүх зүйл бүр хамгийн сүүлд нь хөлийн уландаа гэж тэгээд ирэхээр зэрэг энэ яг ард өврөөс нь ингэж зэрэг ингэж явлаж байгаа байхгүй юу. Хамгийн сонирхолтой нь дараа нь тэр нөгөө халуун ингээд нэг гой ингээд бүр ингээд нэг хадгалагдаад байгаа юм шиг. Одоо жишээлбэл юу гэж хэлэх вэ нэг ер нь мэдрэмж бүр ингээд хадгалагдаа бүр ингээд надад нэг амар гой мэдрэмж нэг тий ингээд тий айгуу гоё би хөнгөн за ингээд анхаа цахилдаа баярлаа. Маш гоё модель байлаа. Тий. За энд нэг маш чухал зүйл байгаа. Анагаахын шинжлэх ухааны эцэг Гиппократ юу гэж хэлсэн бэ гэхээр байгалаараа идэхгүй өвчнөд эм хэрэглэж эмээр эмчлэгдэхгүй өвчнөд хагалгаа хийж хагалгаагаар эмчлэгдэхгүй өвчнийг дулаанаар эмчлээрэй гэж хэлсэн байгаа. Тэгэхээр зэрэг биеийн дулааныг бид нар байрснаар
энэхүү аппаратаар биеийн дулаанаа үргэлж дэмжиж өгснөөр эрүүл мэндэ хамгаалах юм аа. Болохоор зэрэг энэ аппаратанд зориулж хэлээгүү тийм ээ. Хэдэн зууны өмнө энэ хүн маань хаалгаагаар эмчлэгдэхгүй өвчнийг дулаанаар эмчлээ гэж хэлсэн байгаа. Тэгэхээр ер нь бол манай монголчууд маань ч гэсэн дулаанаар эмчилдэг байсан. Тэгэхээр бид нар заавал эм ууж, заавал өвдөж, заавал хагалгаа хийлгэж эрүүл байх биш тийм ээ. Өвдөхөөс өмнө биеийнхээ дулааныг дэмжиж дархлаагаа өсгөөд эмгүүгээр, хагалгаагүйгээр эрүүл, эрч хүчтэй урт амьдрах юм боломжууд бидний гарт байгаа юм аа. За тэгэхээр дархлаа чухал цаг үе гидсний температур түүний ач холбогдол гэж энэ тал дээр юу гэж байгаа гэхээр бичил биетийн үржих температураас шалтгаалan олон төрлөөр бол ангилдаг. Жишээлбэл бага температурт байгаа бага температурт сайн үрждэг бактери болохоор зэрэг психофилууд гэж. За мезофил бактери болохоор дундаж температурт буюу 15-аас 45 градуст сайн үрждэг бактери. За термобактери болохоор өндөр температурт 42-оос 80 градуст сайн үрждэг бактери. Терми бүр маш өндөр температур буюу 67-оос 105 градуст сайн үрждэг бактери гэдэг юм байна. За тэгэхээр гидсний бичил буйтууд тийм ээ тусгай орчинд хооллохтой холбоотойгоор өсчөөдөг тийм ээ. Бид нар мэдэн штэ. Гэхдээ хоолтой дүйцэхүйц чухал зүйл бол биднэрт хоол бол эрүүл мэндэд маш чухал. Эсвэл хоолноос болж эрүүл мэнд мууддаг. Эсвэл хоолоор эрүүл мэндээ сайжруулдаг. Өвчин тусцсан байхад хоолоор бол эдгэж идэг тийм ээ. Тэгэхээр энэс бас чухал энэ шиг дүйцэх чухал зүйл бол гидсний температур юм аа. Тэгэхээр гидсний бактери нэмэгдүүлэхийн тулд хамгийн чухал нэг арга бол гидсээ дулаан байлгах явдал байгаа. Тийм болохоор орчин үеийн залуу охтууд энтертэй ингээ гидсээ гаргасан хувц өмсг нь бол харахад бол хөөрхөн гой дончтой байлаа ч гэсэн хэдэн жилийн дараа бол тэр өвчин болох эрсдэл бол маш өндөр байдаг юм аа. Тийм болохоор зэрэг гидсээ дулаан байлгах тэгээд энэ үндсэн температур дээрээ тийм ээ түрүүний хэлсэнчлэн 1 градус нэмэхэд дархлаа 3 дахин нэмэгдэжтэй шиг тийм ээ бид нар биеийн гүнд байрлах гидснийхаа температурыг бид нар өөрөө дэмжиж энэ аппаратаараа дэмжиж өгснөөрөө бидний эрүүл мэндэд маш чухал байх нэ. Тэгэхээр нарийн бүдүүн гидсний температур ч гэсэн бас маш чухал байдаг. Энэ аппаратаараа бол бид нар гидс орчимдоо бол ингэж илэг массаж хийж тэр нарийн бүдүүн гидснийхаа ч гэсэн үйл ажиллагааг дэмжиж өгнө. За тэгээд өдөр тутамдаа бид нар дуух, чих, сууг амны энэ халуун байдал ч гэсэн бидний үндсэн температур биш байдаг гинэ. Үндсэн буюу гол халууныг хэмжих боломжгүй учраас тухайн хэсгүүдийн дулааныг хэмждэг юм байна. Тэгэхээр зэрэг хамгийн ойрын халууныг тодорхойлох хэсэг болохоор зэрэг тийм ээ анус гэж ярьдаг. Анусны дулаан бол гидсний дулааныг илэрхийлдэг байх нэ. Микробууд нь сансныг бодвол хөргөгчөнд ч тэсвэртэй амьдрдаг хэсэг байхад буцалгаад байдаг мөхдөггүй тийм бактериуд ч байдаг байна. Тэгэхээр микроб нь ерөнхийдөө мезофил бактерид хамаарна. Мезофил бактери нь хүнээс гадна хөгтөн амьтны биед болон халуун орон сэрүүн уур амьсгалтай бүс нутагт амьдрах чадвартай микроб юм аа. Энэ ангиллын микроб багадаа 37.5 градуст амьдрах чадвартай. Мезофил ангиллын бактери болох гидсний микробуудын амьдрах чадварыг харах юм бол 37-оос дээш хэм 45 хэмээс дээш өндөрт амьдрах чадвар нь бол илт буурдаг. За тэгэхээр төрөлхийн биеийн дулаан бага байх буюу микробын талаар ярьж байна. За тэгэхээр энэ дээр гидсэн дэх бактериуд нь биеийн дулааныг хэвийн хэмжээнд барих үүргийг гүйцэтгэдэг. Америкийн биологийн шинжлэх ухааны сэтгүүлд 1990 онд нийтлэгдсэн судалгааны дүнг үзэх юм бол антибиотикоор
гидсэн дэх бактерийг устгасан хулгана хэвийн бактери агуулж байгаа 2 хулган дээр тодорхой хугацаанд өглөө оройн цагаар биеийн дулааныг хэмжихэд гидсний бактеригүй хулгана бактеритай хулганаас биеийн дулаан багассан байсан гэж байна. Тэгэхээр энэхүү судалгааны дүнд антибиотикийн байнгын хэрэглээ нь гидсэн дэх бактерийг үржихэд саад болдог. Биеийн дулааныг бууруулдаг гэсэн ийм 2 зүйл байна. Юу гэж юм гэхээр антибиотикийн байнга хэрэглээ бол гидсэн дэх бактери үржихэд саад болоод биеийн дулааныг бууруулж ядгаа гэж байна. Тэгэхээр төрөлхийн гидсэн нь бол төрөлхөөсөө хүйтэн ба сулвтар хүмүүсийн хувьд гидсэн дэх бактерийн тоо багвах боломжтой. Энэ төрлийн хүмүүс төрөлхийн гидснийхээ үйл ажиллагаа сул байдаг учраас гидсний бактерийг ихсгэж өгөх юм бол гидс дулаан болж бусад хэсгийн хүйтэн шинж дэмдэгч бас ингээд сайжрах юм байна дулаарч. За тэгэхээр гидсний дулаан болох биеийн төв дулаан буурах юм бол гидсний бактериуд сайн өсөхгүй байх юм бол биеийн дулаан бас сайжрахгүй байх нэ. Эсвэргээрээ гидсний дулаан өндөр байвал гидсний бактериуд итвэхтэй өсч түүнчлэн биеийн дулаан тогтвортой байна. Хүн төрөлхтөн гидсэн дэх бактери нь харилцсан симбиотик хамааралтай гэдэг нь биеийн дулаан дээр баталгаажж байгаамаа. Тэгэхээр зэрэг энэ 27, 30, 33, 34 градус дээр энд болохоор 35, 36, 37.5 градус дээр яах вэ гэхээр за биеийн дулаан биеийн дулаан болон дархлааны хамаарлыг хэлж байгаа юм л та. Биеийн дулаан буурахад байж бодисын солилцоо буурна, дархлаа муудна, бие суйлдана, хөдөлгөөн буурна, цусны эргэлт удаашрна гэж байна. Биеийн дулаан багасхаар. За тэгэхээр энэ бүх зүйл гараад ирэх юм бол бие өвднө л гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгэхээр биеийн дулаан 1 градусаар нэмэгдэх юм бол дархлаа дагаад нэмэгддэгэ гэх. Тэгээд энэ жимаа аппарат маань ямар учиртай вэ гэхээр 2 шиг ийм гартай байгаа тийм ээ. Тэгээ энэ нь бол хаач биеийн аль ч хэсэгт хүрэхгүй газар байхгүй гэсэн үг юм аа. Тийм учраас хурдан заавал хэн нэгэн туслахгүйгээр өөрөө бол өөрийгөө гоё дулаан болгоод эсээ хүртэл дэмжиж гэнэ гэсэн үг. Тэгээ түрүүнийхээ цусны эргэлт сайжирна, тийм ээ, хөдөлгөөн сайжирна, олон ачаал багталтай байна шүү дээ. За тэгэхээр энэ аппарат нь бол хоёулаа тусны юутай дулаантай байгаа. Тэгэхээр зэрэг хоёулаа хамт удирдлагатай биш, баруун гар 60-тай байхад зүүн талаа жишээлбэл 55-тай байлгах ч юм уу тэгэх боломжтой. За хэрэглэхэд бол хялбар, тохируулаад дэлгэрэх маш гоё, загварн ч гэсэн гоё, хинч хаач авч явах боломжтой. Тэгээд дулааныг сайн дамжуулдаг хүссэн газартаа хурдан би өнөөдөр хаана миний тохой жишээлбэл би тохоогоо эмчилмээр байна гэхэд хүссэн газартаа шууд эмчлэх боломжтой. Тэгээ энэ дээр нийгэм хэлэхэд болохоор яг өвдөж байгаа газар нь халууныг илүү эмзгээр мэдэрдэг шүү гэж бас анхааруулсан байгаа. Өвчнийг чинь оншилж өгж байгаа юм шүү. За тэгээд цагийг бол дахируулах боломжтой. За тэгээд захилгаан соронзон долгионы сонголттой урт улаан туяа импульс төрлийн захилгаан соронзонг үүсгдгээрээ энэ аппарат маань бол давуу талтай юм аа. За ингээд 3-аас 20 ийм хэмжээстэй ийм гүн урт улаан туяа болон дулааныг дамжуулдаг. Маш нүүрс төрөгчөөр халах их бие болон тусгай алгаар үйлдвэрлэгдсэн халагч хэсгийн гадаргуугаар дамжуулан урт улаан туяаны энерги ба дулааныг арьсны гүнд нэвтрүүлж биеийн дулааныг нэмэгдүүлж өгдөг. Бидний нүдэнд харагдахгүйгээр гэхдээ улаан гэрэл асаа туяараа тэгээ биен дээр бол угаасаа маш сайн мэдрэгдэж байдаг арьсан дээр. За тэгэхээр энэ аппарат маань болохоор зэрэг захилгаан соронзон энергийг үүсгэж яадаг. Хүний биед хоромхон зурд хүчтэй импульс хэлбэрийн соронзон долгионыг нэвтрүүлснээр биед цахилгаан гүйдэл үүснэ. Энэхүү био цахилгаан гүйдэл нь электрофизиологийн механизмаар хүний биед олон төрлийн эерэг үр дүнг бий болгодог юм аа. За
Тэгэхээр хүний бид хоромхон зурд хүчтэй импульс хэлбэрийн соромзон долгионыг нэвтрүүлснээр бид захилгаангүйдэл үүсгэж байгаа. За энэ болохоор зэрэг түрүүнд бас тайлбарласан байгаа тийм ээ. Соронз одоо ингэж одоо био захилгаангүйдэл нь тийм ээ электрофизиологийн механизмаар хүний бид олон төрлийн эерэг үр дүнг үзүүлдэг юм аа. За ингээд ерөнхий одоо юу маань хичээл маань бас цаг маань одоо ингээд өндөрлж байна. Тэгээ хамгийн гол юм бол бид нар өөрөө өөрийгөө хайрлахгүй бол те бид нар өөрөө өөрийнхөө үн цэнийг одоо өдрөөс өдөрт те эрүүл мэндээ сайжруулахгүй бол яаж тэр нялх хүүхдүүд те хүмүүс одоо бид нарыг анхаарч бас гэр бүлийнх маань арай амжихгүй штэ тийм ээ. Тийм болохоор зэрэг эхлээд хэдүүлээ өөрсдөө сайхан эрүүл байлгая, өөрсдөө хайрлая. Бид нар яавал заавал тэр Европынхаа урт наслаад, яагаад Японы тэр арлынхаа урт наслаад, яагаад солонгосчууд биднээс одоо хөнгөн шингэн тэр надаас их чирнэ, надтай ойролцоо харагдаад байгаа юм тий. Тэгэхээр энэний ард байгаа нууцыг одоо мэдэх боломжийг бол манай Jimma Korea компани өгдгийг та бүхэн мэдж байгаа. Тэгээ бүгдээрээ хамтдаа Монгол хүний дундаж наслалтыг урт болгоход тийм ээ зүгээр л бид нар сурснаа хэлээд л болохоор ийм гоё зүйл байгаамаа. Тэгээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. За ингээд би өөрийгөө нэрэн танилцуулаагүй юм байна. Яг тэгэхээр манай Мега телевизээр намайг танихгүй хүмүүс байж магадгүй. За бүгд найрамдах Солонгос улсын Jimma Korea компани Ruby захирал Мягмар Сүрэн мэдчилээ.